Сайн байцгаана үзэгчдээ Монголын хамгийн өндөр хонжоортой үндэсний шатрагийн ээлж тохирол үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За Монгол улсын манд хэмжээнд бол баяр ёслол болох гэж байгаа учраас гадуур маш их төвжрэлтэй би маш их гүйцэн байна. Гэхдээ үзэгч та бүхэнтэйгээ мэдээж яг энэ цаг мөчид 4D-ийн 1, 2, 3 дугаар зэрэг 6D 642 гэсэн тохирлуудаараа хуульцаад бэлэн болсон байна. За үзэгчдээ байж жоохон тайшраад. За шилэн хоргонд маань тгээс хүрлэг цэвэр бүхий 40 ширхэг бөмбөлөг барилсан байгааг үзэгч та бүхэн харж байна. За эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх бөгөөд тэрхүү 4 бөмбөлгийг та яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж явах боломжтой. За ингээд амжилт хүсээд эхний тохирлын явж явахаар би жоохон тайвшраадах. Шилэн хоргон маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Эндээс гарч ирсэн 4 бөмбөлгийг зөв таснаар атсан болох боломжтой. За эхний бөмбөлгийн дугаар 8. Эхний бөмбөлгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 4. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 4. Бөмбөлгийн дугаар 7. 3 дахь бөмбөлгийн дугаар 7. 8, 4, 7 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлгийн дугаар мөн адилхан 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос маань 8, 4, 7, 7, 8 4, 7, 7 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр энэхүү 4 бөмбөлийг яг дараалын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 5 дахин өсгөж авч байгаа юм шүү. Энэ бол 4D-ийн маань эхний боломж буюу үзэгч та эхний боломж байлаа. За үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр 4D-ийн маань 3 тоглолтын хувьд бол гурлаа яг адилхан дүрмтэй байдаг. Тэгэхээр үзэгч та бүхэн сайн сонсоод байгаарай. За шилэн хоргонд маань мөн адилхан тгээс хүрлэг цэвэр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань 4 удаа давхцснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байна. За эндээс санамсруугаар мөн адилхан 4 бөмбөлөг гарч ирэхөөгөө тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та дараалын дагуу дөрвөлнгийн мөн адилхан зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин боломжтой. За энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргон маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. За эндээс санамсруугаар гарч ирсэн 4 бөмбөлийг зөв тааснаар аздан болох боломжтой. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгийн дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгийн дугаар 6. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 4. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 4. Гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Гурав дахь бөмбөлгийн маань дугаар адилхан 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Гурав дахь бөмбөлгийн дугаар 4. 6, 4 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань бөмбөлгийн дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр 6, 4, 4, 9 6, 4, 4, 9 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та их бүхэн энэхүү 4 бөмбөлгийг дөрвөлнгийн яг энэ дараалын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Энэ бол 4D тоглож байгаа үзэгчдийн маань 2 дахь боломж байсан. За одоо миний сандрал ер нь бол маш сайхан тайван болчихсон байна. Үргэлжлүүлэн бүгдээр хамтдаа 4D-ийн 1-р зэргийн тохирлыг тоглох болно. За шилэн хоргонд маань тгээс хүрлэг цэвэр бүхий 40 ширхэг бөмбөлөг барилсан байгаа үзэгч та бүхэн харж байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонуудаа мөн адилхан 4 удаа давхцснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг барилсан гэсэн үг юм аа. За эндээс мөн адилхан санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү гарч ирсэн 4 бөмбөлийг үзэгч та дараалын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой юм шүү. За энэ бол 4D-ийн 1-р зэргийн тохирол байгаа. Үзэгч та бүхэнд том амжилтыг хүсэж байна. Яг гэвэл 4D тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж байгаа. Та 4D-ийн хувьд бол хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавиад тоглох боломжтой байдаг. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.
40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлөг зөв тагаад азтан болох боломж 4-ийн 1-р зэргийн тохирол дээр маань байдаг. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн 4-ийн 1-р зэргийн тохиолын эхний бөмбөлгний дугаар 3. Эхний бөмбөлгний дугаар 3. 4-ийн 1-р зэргийн 2 дахь бөмбөлгний дугаар 7. 2 дахь бөмбөлгний дугаар 7. 3, 7 гэсэн 2 бөмбөлөг шилэн харганаас гарч ирсэн байна. За ингээд 3 дахь бөмбөлгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 1. 3, 7, 1 гэсэн 3 бөмбөлөг 4-ийн 1-р зэргийн тохиол дээр гарч ирсэн баг. Аз дагуулсан 4 дахь бөмбөлгийг харцгаая. За 4 дахь бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлгний дугаар 8. За ингэснээр 4-ийн 1-р зэргийн тохиол дээр гарч ирсэн 4 бөмбөлөгийг дараалалаар нь хэлье. 3, 7, 1, 8. 3, 7, 1, 8 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн энэхүү гарч ирсэн дараалалаар нь 4 бөмбөлгөө мөн адилхан зөв тавьж чадсан бол өөрөнд тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Энэ бол 4-ийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломжийг 4-ийн 1-р зэргийн тохиолд байлаа. 4-ийг тоглосон нийт үзэгчдэд маш их баярлалаа. Тэгэхээр өргөжлүүлэн бид 50 сая төгрөгийн хонжууртай 6-ийн тохиолыг яг энэ цаг мөчид явуулах болно. Тэгэхээр үзэгч та бүхэн Монголын хамгийн өндөр хонжууртай үндэсний шатраад хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа бол за өөртөө хамгийн ойрхон барьлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээр очиод тоглох удаа худалдаж авснаар үзэгч та тоглолтондоо оролцох боломжтой байдаг юм шүү. Мэдээж яг энэ цаг мөчид буюу 17 цаг 30 минутанд 7 хоногийн даваал хав баасан гаргуудад үзэгч та бүхэндээ бид нэвтрүүлгээр шууд хүргэдэг байгаа. За өргөжлүүлэн яг одоо миний дэргэд байгаа 6-ийн тохиолыг хамтдаа тоглох болно. За шилэн хоргонд маань тгээс 9 хүрлэх цифр бүхий 60 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг хоорондын тоонууд маань 6 удаа тогтсноор шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг байрлуулсан гэсэн юм. Тэгэхээр үзэгч та бүхэн нэг тоон маань 6 адилхан гарч ирэх магадлалтай гэж бас ойлгож болох юм шүү. За эндээс санамсруугаар гарч ирэх 6 бөмбөлгийг үзэгчдээ дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгөөр хожих боломжтой. 6-ийн тохиол дээр үзэгч та бүхэн 2 бөмбөлөг зөв тааснаар 1500 төгрөг, за 3 бөмбөлөг зөв тааснаар 15000, 4 бөмбөлөг зөв тааснаар 150,000 төгрөг, за 5 бөмбөлийг зөв тааж чадсанаар үзэгч та сая 500,000 төгрөгийн яздан болох боломжтой. Мэдээж хэргийн та 6 бөмбөлөг зургуулангийн тааж чадсан бол мэдээж 50 сая төгрөг хожих боломжтой гэсэн үг юм шүү дээ. Тэгэхээр өмнөх тоглолтоос ялгаатай нь юу гэхээр та дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь бөмбөлгнүүдэд тааж чадсан байх хэвээр. За ингээд 6-ийн тохиолыг эхлэе. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргонд маань одоо бол 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. 60 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та бүхэн 6 бөмбөлгийг зургуулангийн тааж чадсанаар 50 сая төгрөгийн авсан болох боломжтой байдаг. За ингээд эхний бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарсан байна. 2 дахь бөмбөлгний дугаар 1, 2 дахь бөмбөлгний дугаар 1. 9-1 гэсэн 2 бөмбөлгийг үзэгчдээ зөв тааснаар 1500 төгрөгийн авсан болох боломжтой. 6-ийн хувьд дараалал урдаасаа болон хойноосоо зөв тааснаар авсан болох боломжтой байдаг. 3 дахь бөмбөлгний дугаар 6, 3 дахь бөмбөлгний дугаар 6. 9-1, 6, 916 гэсэн 3 бөмбөлгийг таасан тохиолдолд 5000 төгрөгийн авсан болж байгаа. 4 дахь бөмбөлгний дугаар 7. Бөмбөлгний дугаар 7. 9-1, 6, 7 гэсэн 4 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За 5 дахь бөмбөлгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлгний дугаар 1. За ингээд 6-ийн тохиолын маань сүүлийн 6 дахь бөмбөлгний дугаар 7 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирж байна. За сүүлийн бөмбөлгний дугаар 7. За ингэснээр шилэн хоргоноос 9, 1, 6, 7, тэг 7. Давтаж хэлье. 9, 1,
Тэг 7 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. За энэ хүү 6 бөмбөлийг үзэгчдээ дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар аздан болох боломжтой. Та хамгийн багадаа 2 бөмбөлөг тааж 1500 төгрөг, за 6 бөмбөлгөө зургуулсан тааж 50 сая төгрөг хожих боломжтойсэн. За энэ бол 6 ди тохирол байлаа. Өргөжлүүлэн 642 буюу Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний латрын хамгийн өндөр хонжиртой тохирлыг яг энэ цаг мөчид уламжлал ёсоор явуулах болно. За энэ хүү 642 тохирлын маань хувьд үзэгч та бүхэн шилэн хоргонд 1-42 хүртэлх байрлсан 42 ширхэг бөмбөлгнөөс, за өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг удаа байгаа 42 ширхэг бөмбөлгнөөс за гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал таргалзахгүйгээр зургуулын тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох боломжтой гэсэн юм. Үндсэндээ бол энэ чи гарч ирж байгаа 6 бөмбөлөг маань дараалал ерөөсө хамаарахгүйгээр л та зургуулын тааж чадсанаар 120 сая төгрөг хожих боломжтой гэсэн юм а. За харин дараагийн нэг боломж бол 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг байдаг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та урмын хонжир 10,000 төгрөг, за тэгээд 300,000 төгрөг 12 сая төгрөгүүдийг тус тус энэхүү тохирлоос хожих боломжтой байдаг. За чухам ямар учраас вэ гэхээр та энэ ч гарч ирсэн үндсэн 6 бөмбөлөг байгаа шүү дээ. Тэндээс 4-5 бөмбөлийг үндсэн бөмбөлөгтэйгөө нийлүүлээд 4-5-6 бөмбөлүүдийг тус тус тааж чадсанаар үзэгч та 10,000 төгрөг, 300,000 төгрөг 12 сая төгрөгүүдийг тус тус 642 тохирлоос хожих боломжтой гэсэн юм. За энэ бол мэдээж өнөөдрийн тоглолтын маань сүүлчийн тохирол байгаа. Тэгээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье 642 тохирлыг эхлүүлцгээе. 642 тохирлын маань хувь нэг бөмбөлөг ердөө нэг л удаа байрлсан 42 ширхэг бөмбөлөг байгаа. За өөрөөр хэлбэл 1-42 хүртэлх бөмбөлгнүүдийг үзэгч та тааж чадсанаар аздан болох боломжтой байгаа юм шүү. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Нэг бөмбөлгний дугаар 35, ердөө 6 бөмбөлөг гарч ирэх ёстой байгаа. Тэр 6 бөмбөлийг зургуулын дааснаас 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. За дараагийн бөмбөлгний дугаар 1, дугаар 1, 3 дахь бөмбөлгний дугаар 17, 3 дахь бөмбөлгний дугаар 17, 642 дээр гарч ирж байгаа бөмбөлгнүүдийн дараалал огт хамааралгүйгээр зургуулсан тааж чадсанаар та аздан болох боломжтой юм. За 4 дахь бөмбөлгний дугаар 12, 4 дахь бөмбөлгний дугаар 12, 35, 1, 17, 12 гэсэн 4 бөмбөлөг гарч ирлээ. За ингээд 5 дахь бөмбөлгний дугаар 28. 5 дахь бөмбөлгний дугаар 28. За ингээд 642 тохирлын үндсэн 6 дахь бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлгний дугаар 26 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Ингээд үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. Та энэ 6 бөмбөлгийн зөв тааснаар 120 сая төгрөгийн аздан болж байгаа юм шүү. За ингээд 642 тохирлын бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирж байна. 7 дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За ингээд үзэгч та бүхэндээ 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 35, 1, 17, 12, 28, 26. За давтаж хэлье. 35, 1, 17, 12, 28, 26 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн. За энэ хүн үндсэн 6 бөмбөлийг үзэгчтэй дараалал огт харгалзалгүйгээр зургуулын зөв таасан бол та 120 сая төгрөгийн аздан болж байгаа. За харин өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд үзэгч та бүхэн үндсэн 6 бөмбөлгөө зургуулын дараалал харгалзуулгүйгээр таасан бол мэдээж хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийг хожих боломжтой байсан. За харин бонус бөмбөлгийн тусламжтайгаар 10,300,000 12 сая төгрөгнүүдийг тус тус хожсон байх боломжтой гэсэн юм а. За ингээд өнөөдрийн тохиолдол маань үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар хүрлээ. Тэгээд хэдийгээр баг зэргийн хоцорсон ч гэсэн өнөөдрийн азнууд маань тун амжилттайгаар тодорсон учраас яг энэ цаг мөчид хэрвээ аздан болсон бол танд баяр хүргэе. Ингээд өнөөдрийн маань тохиолдол энд хүрээд өндөрлөж байгаа үзэгчдэд лав гарагийн 17 цаг 30 минутанд Icon цагийн маань болон үндэсний латрын албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ бид иргэн уулзгаална. Та бүхэн маань тохиролтойг хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа манай тасалбар борлуулж байгаа цэгүүдийг зорхол хангалттай юм. Тэнд та бүхэндээ бас мэдээллүүдийг хүргэж үйлчилж байгаа. Тэгээд ташрамж хэлгээд байгаа гадуур маш их төвжирэлтэй байгаа учраас үзэгч та бүхэн бас цагаа маш сайн тооцоолоод гараарэ гэдгийг дахин сануулад өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөж байна. Түр баяртай үзэгчтэй.